Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өдөр болгон өөр өнгө, өөр хөвгтэй байдаг. Энэ өдөр ч мөн сайхан өдөр байна. Энэ сайхан өдөр нотгүй яриа нэвтрүүлгийн шинэхэн дугаараар үзэгч та бүхэнтэйгээ уулзаж байгаа таатай байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн маань хүнд зочин хаалтай нийгмийн цонхыг нээж салхи татуулан агаар нэвтрүүлж анд нөхдөдөө ард түмэнд сэрхүй мэдхүйг сануулсан ардчлалын дуулал хэмээн хүндэтгэн нэрийдэхэд хинч үл маргах сэрэг цагийн сэрүүлэг болсон хон хамтлагийн хүндэт гишүүн хүчтэй аавын хүнлэг хөвгөн Намсраж явын энх байруулъя. Оллоо телевизийн энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Намайг Намсражийн энх байр гэдэг одоо хон хамтлагийн дуучин байсан гэдгээрээ энэ утгаараа энэ ноотгүй яриа гэдэг энэ нэвтрүүлэгт орж байгаа байх гэж бодож байна. За би аав ээжээс эхлэе л да. Миний аав бол төрийн шагналт ардын жүжигчин Цэгмэдийн Намсраж өгч өмнө та бүхэн бол халуун илгэн нутаг гэдэг дуугаар мэдэх байх. Миний аав Арангаа аймгийн Тариат суманд төрж өссөн. Тэгээ багадаа 7 настайдаа Улаанбаатарт ирж театрт өөрөөр хэлбэл 7 настайгаас л эхэлж энэ урлагтай амьдралаа холбож явсан хүн байгаа. Ээж минь бол одоо Төв аймгийн Эрдэнэ сумын хүн. Тэгээд бас мөн л одоо урлагийн хүн Цэрэн Долгор гэдэг. Миний ээж бол хуучир болон хийл хөгжмийг бол гаргуун цаан эзэмсэн ийм хүн байсан. 33 хүн наслсан хэдий ч 33 хүн наслахтаа бол гавьяач жүжигчин ер нь тэгээд дэлхийн залуучууд оюутны фестивальд оролцож Монголынхаа нэр хүндийг өндөрт өргөж явсан. Ер нь бол нэр хүндрийн оргилдол хүрч чадсан ийм гайхамшигтай хүн байсан юм аа. Би өөрөө бол Улаанбаатарт төрсэн хөгжим бүжгийн дунд сургуульд сурч мөн 1-р сургууль болон хөгжим бүжгийн дунд сургууль сурч төгсөж тэгээд 10 жилийн сургуулийн дараагаар би одоо тэр үеийн зөвлөлт талбайд улсын Эрхүү хотод сэтгүүлчийн мэргэжил эзэмшиж төгсөж ирсэн. Манайх чинь 4 эрэгтэй, дөрвөлээ. Би чинь 3 ахтай. Тэгээд миний одоо яг дээдх ах бол бас олонний танилаа. Сая хамгийн сүүлд сонгуулийн ерөнхий хорон дарга хийж яагаад буусан Лувсан жив гээд миний ах Эрхүү хотод хууль төгссөн. Их номын ах бот хоёрыг бол харьцуулахад бол шал өдөр шимшиг. Миний ах бол ерөөс хар багасаа тэгэл хар ажилд сайн ном тэр хичээл даалгавраа хийн гэж жигтэйхэн би үл байхгүй ш. Хичээлээ хийгээд өгөөч гэж гуулгаал туулгаал би чинь байл болоход гадаа гарч бөмбөг өөж тагчих гээл ахыг болохоор чи нэг гарч нэг жоохон талгоогоо сэргээгээс над гарч хүүхдүүдтэй тоглоож гэдэг ахгүй ном уншаал гэртээ ээж яадаг тийм ийм эсрэг байл л да. Тийм ч учраас их эрхүүд хууль төгсөж ирээд их төгсөж ирэнгүүтэл ерөөсөө элцгийн дараагаас ахуулаад тэгэл ер нь хууль зүйн сайд хичээлээр нь бол миний ах хамгийн одоо би бол хамгийн зөв хүн юу гэдэг юм те одоо бахархдаг юм дөө би ахтай бол жигтэйхэн хайртай ер нь хамгийн одоо зөв хүнийг дагуулад иргүүл би ахыгаал дагуулаад явна гэж боддоо шүү дээ. Тийм хүн байгаа. Тэгээ миний дараагийн ах бол Бүтэнбаяр гэдэг одоо улсын филармоны уран сайхны удирдаач хүн. Уг нь бол их багасаа Оросд явж тэр үеийн Ленинградад айлт хөгжим төгсөж ирээд одоо дунд сургуульд нь яваад училищийн төгсөөд консерватор төгсөөд тэгээ ирсэн. Тэгээ ирж байжгаад аавыг өнгөрсний дараа дахиж ерөөсө удирдаач болно гэд дахиж консерваторт явж удирдаач болж ирж исэн байхгүй. Тэгээд аавын одоо мэргэжлийг заламжлаад ингэж явж байгаа хүн. Тэг миний хамгийн том ах бол Сандаг Сүрэн гээд зураач монументал чимэглэлийн одоо хийсэн юмнууд нь бол одоо Улаанбаатарт нэлээд их юмнууд байдаг. Монументалаар төгссөн баг. Монументал чинь юу юм бэ? Зураач болгон тийм өөрөөлөл хүн бол яг юм жазны зургийг бол зурна л да тэр зураач. Гэтэл тэр зургийг тэр байшингийн ханан дээр зурна гэдэг бол бас нэг шал өөр асуудал шүү дээ. Тэгээд гой мозаикууд одоо энэ 19-р хорооллын
байшин дээрх тэр мозаикууд байдгийн их олон газар юмнууд. Одоо төв цэг биш үү? Юуны талбайн төв цэгийг өөрөө юугийг гаргаж эскизийг гаргаж өөрөө хийсэн. Тэгээ энэ хийх гэжсэн юмнууд нь бол бас гой юмнууд байсан. Бүр нэг 12 жилийн юутай гой Улаанбаатарт нэг гой том цаг бай гэж. Цаг болгон дээр нөгөө эргэлдэж хөгжим гарч дуурдаг өрдөг тэр юм эскизэн тэр хийсэн тийм юмнууд нь байдیں۔ Тэгээд амстай тэрийг хийж чадаагүй л дээ нодлон өвчний алмаас өнгөрсөн. Тэгээ ингээ би одоо 3 ахтай байж ингээ 2 ахтайгаа л болчиход байна да. Намрын сэрэмүүдээс намра бороо шагна. Намрын сэрэмүүдээс намра бороо шагна. Намрын сэрэмүүдээс урлагийн боловсрол тэр дундаа хөгжмийн боловсрол гэдэг хүний амьдралд хүмүүжилд маш чухал нөлөөтэй зүйл үлээ. Урлагийн хүндтэй гэр бүлд үсэн торинсон тэрээр аядуу зөөлөн хүмүүнлэг ёс жудагтай нэгэн гэдэг нь мэдрэгдэж байсан юм. За манай эхнэр бол бит хоёр бүр хөгжим бүжгийн сургуулиас хамт манай доод ангид байсан. Тэгээ тэр үеэс бит хоёр үерхэж тэгээ гэр бүл болоод одоо болтол. Тэр хоёр хүүхэдтэй. Манай эхнэрийг Чимгээ гэдэг. Бит хоёр охин хүү хоёртой. Охин маань Дөлгөөн, хүү маань Мишель. Одоо охин маань хүнтэй суугаад намайг өвөө болгоод одоо 2 зээтэй би ч одоо нэг ингээл сайн өвөөгийн ажил хийгээл явж байгаа юм шүү дээ. Тэр өвөөгийнхээ ажилдаач дуртай. Тэгээ хүү маань одоо бас нэг гэр бүлтэй болох гал ингээл байна. Одоо бид нар одоо бөөндөө их гоё эдэн шүү дээ. Манайх чинь юунд Варитагийн угсармалд 3 өрөө байлтай. 3 өрөөнд 3 өөр айл гоё хамтдаа бужигнаад хаяа заримдаа нэг хүүхдүүд амралтанд явчихлаа. Нэг хачин цулгаа нэг хүндээ орхиол гэсэн юм болчдөг. Гадныхантай харьцуулахад бол монголчуудын нэг бас нэг онцлог гэх юм уу да. Ер нь тийм шүү одоо төсөөлж чаддгүй шүү дээ. Одоо миний хүү 18 хүрлээ. За одоо ингээ бие дагаа явдаач гэдэг юм уу. За 21 хүрлээ тийм одоо ингээ бие дагаа. Тэр бол санаанд багтдгүй юм гэхээр ингээл ямар сайндаа л өөр хүүхдээ өстэй өсгөл хүүхэд өсгөнөдгөл бас л хүндэл ажиллаа л та. Тэгээд хүүхдээ өсгчээд хүүхдийг өсгөлцөөр тэгээд хэрвнээсээ жаргал идлээд явж штэ. Одоо нэг илэг дэвтэх юм маань одоо тэр жоох нудал болж таарад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас нэг бодлын их сонин яг л монгол хүний л юу байх та монголчуудын нэг юм онцлог баг. Тэгээ энэ бол их буруу ч юм биш ба. Зүгээр гадныхан бол бид нарыг өөр нүдээр хараад энэ буруу ингэж яах нь бол буруу биеийн даалгахын зөвч гэдэг юм тийм юм боддог байх л да. Гэхдээ мэдхгүй миний бодлоор бол одоогийн манай монголчуудын амьдралтай байгаа ахуй орчин энэ бол ингэж бөөндөө хамт байсан л ер нь дээр л байх та. Гэхдээ яг л бас тэгж хэлдэг л дээ хамаатан садны холон дээр уул усны ойрхон дээр юу гэдэг лээ тийм. Ураг төрлийн холон дээр энтергээд өгнүүд байдаг л да. Тэр үл яхтай бас нэг хитрхи хамтдаа бөөндөө болохоор таарах тохирох чинь тийм асуудал гардаг л байх л да. Тэгвэл манай гэр бүлийн хувьд бол ийм асуудал байдгүй болохоор бөөндөө сайхан л байна. Хамгийн гоё нас чинь хүүхэд нас шүү дээ. Хүүхэд насанд бол хүн өөрөө өөрийгөө маш гоё хөгжөөж чаддаг тийм ээ. Өөрөө өөрийгөө одоо ямар тоглоомор өөр сэтгэл хөгжөөж баясдаг. Өөр ямар ч одоо асуудал байхгүй. Тэгээ миний бага нас бол гоё бага насаа иргэд дурсахт бол их олон сайхан гоё дурсамжууд байдаг. Яг миний үеийн тэр үед яагаад ч юм хүүхэд их олон байсан. Яг миний үеийн
Одоо тэр үеийн айл гэрүүд бол ерөөсөө их олон хүүхэдтэй. Ер нь доор хаж манайх чинь л 4 хүүхэдтэй. Одоо дундж штэ. Тэгээ сандгийн одоо ингээл хавар болоод ингээл цас хайлал ингээд гадаа хүүхдийн шууган ерөөсөө тасралтгүй шуугалдаал тийм их хүүхдтэй гэсэн. Тэгээ бид нар чинь гараал янз бүрээр тоглоно шүү дээ. Тэгээ дандаа хамтарч тоглоно, янз бүрийн тоглоом тоглоно. Тэр үеийн тэр гортог одоо лаптаач гэж гэдгийг да. Тэгэл бөмбөгөөр яаж өөрсдийгөө зугаацуулах юуг бол арга юуг л гоё олчдөг байсан. Тэгээ гоё байд юм аа байдаг. Одоо миний үеийн хүүхдүүд бүгд л тэр нэг л од болох юмсан гэ одоо юу гэдэг нэг гитар байж дуулах юмсантай ийм гоё. Тэд нарыг харахад их гоё тийм л юм болох юмсан гэж боддог лсэн баг. Яг л тэрний дагуу хүчин мүжгийн сургуульд байхдаа одоо манай гавьяат Томжгаа мөн соёл эрдэнэ одоо Томжгаа таамт тоглож байгаа манай Цолмон бөмбөрчин тэгээд болдоо гэж нэг бас морин хуурын ангид байсан нэг залуу бид дөрөв нийлж хамтлаг гэж их тавьсан. Тэгээд тэр үед бас одоо бодоод авахд бол боломж нь их ховор байж л дээ биднэрт одоо хөгжмийн зэвсэг гэж байхгүй. Дээр нь дэмжлэг байхгүй. Одоо хөгжим бүжгийн хөгжт бол тэр классик төгөлдөр хуур одоо классик тал руугаа л байх хэрэгтэй гэсэн үүтэй. Тэгэл энэ тентхийн хөгжим царай алдаал яваад хичээл тавчаал дөрүүлээ сүнхөө барьчаал энэ тентхийн байгууллагуудаар ороод танай тийм хөгжимтэй бид нар та нарын одоо баяр ёслол үйлчлэгэн дээр чинь тоглож өгье зүгээр бид нар ганцхан хөгжимдээ чинь тоглож үзэн ямаараа гэдэг л ийм л асуудалтайгаар их таарч явдаг байсан. Тэгээд аз болоход одоо гадаад явдлын гадаад явдлын яам гэдэг байсан. Гадаад явдлын яамд дор их гоё хөгжим байна гэж сонсогдохгүй юу. Тэгээд очиод тэр тухайн үед одоо жижүүрт гардаг байсан. Жижүүртэн танилцаад тэгээд ажил тарсны дараагаар одоо хов үлдэж юм да. Орж нөгөө хөгжмийн яаж задлаа сайхан янзын хөгжим байсан. Ерөөсө соёл эрдэнэ хамтлагийнхтай л бараг л дүүцхүүгээр л тийм. Тэгээд тэр хөгжим дээр нь бид нэр дөрвөлдөө их тоглож сургууль бэлтгэл хийж. Тэгээ гадаад яамны харин баяр ёслол одоо Мартин 8 шинжил ийм баярууд дээр нь бид нэр тоглож одоо нэг гадаад яамныхаа ажилчдыг баясгадаг байсан. Тэгээд нөгөө гадаад яамныхан гэдэг бол бас их жирийн хүмүүсүүдийг бодвол бас гадаад дотоод явж нүд тайлсан юм үзсэн бут хүмүүс байна шүү дээ. Тэгээд тэднэрт үнэлэгдэн гэдэг бол бас их том үнэлгээ олж байгаа юм л да биднэрт их баяр. Тэгж юм анх хөгжим тоглож ирсэн та. Хүүхэд ах ウェ нас гэдэг гинэн цагаахан томоогүй байдаг үлээ. Түүний хүүхэд нас санаанд илхэн сайхан дурсамжуудаар дөөрөн өнгөрчээ. Би нэг хамгийн их өгтлөө баярлжсэн нэг жоохон байхдаа нэг өгтлөө баярлжсэн. Тэрийг л би ерөөс мартдаггүй байхгүй юу. Жоохон байхад яг бидний үеийнхэн чинь нэг юм 75-ын дугуй гэдэгс тэр үе чинь юмны үн яг тогтмол байдаг болохоор ер нь 24-ийн чихэр 9-ийн тос тийм ээ 75-ын дугуй 1000-ын дугуй гихчээтэй. Тэгээд 75-ын дугуй гэдэг дугуй бол ерөөсөө бидний бүгд л тийм дугуйтай байдгаас. Тэгээд тэр нь бол яг та жоохон дуулдаа хими байхгүй. Тэгжээтэл бид нар жоохон өсөж том болоод тэгчээтэл энэ Оросоос юу школьник гэдэг нэг юм нөгөө 75 дугуйг бодоход арай том тэгээ хийлдэг бүр яг нөгөө хаймар маймартай тийм дугуй дэлгүүртээр ял тэгэл тэр нь 250 төгрөг байсан юм дэлгүүрт байна. Тэгэл маа найзуудаас эхлээл аваад унжина тэгэл би ч аваад өгөөч гэж хэлмээр л байдаг. Тэгэл бас тэгэж одоо бодоод хахад би ирэх хүссэн ч гэсэн бас жоохон жудагтай байсан юм шиг байна. Тэгэж нэг тийм надад тэр дугуйг авчих гэнтэр гээл тэгэж тэгдэггүй байсан юм шиг байгаа. Тэгэл нэг эвтэйхэн л манай тэр галаа тийм гой дугуйтай болчих гээл та нэг тиймэрхүү байдлаар хэлээ. Тэгээд нэг орой гадаа тоглоод би чинь зүгээр шороотой отголдоод байжсэн чил өгшөө ажил балкон дээрээс дуудаал хай ороод ир гүүгээл ороод ирсэн чи тостой цаасаар ороодсон нөгөө гоё дугуй чинь. Яа штэ дийлбэрх шахтлаа баярлсан тэгэхэд нэрээ. Тэгээд баярлалаа гэж аавдаа ч барыг хэлж чадаагүй байхаа ер нь тэр баг л ухаан баларцсан байх. Дотроо бол зүгээр тесэрчих гээл ерөөсөө тэр тэгэхэд минь амар баярлж ирснээрээ сандیں۔ Тэгээ өөр явахтай баярлах зөндөөл байсан баг зүгээр.
Миний тэр л ерөөсөө санаанаас гадгүй жаахан байсан ч гэсэн хамгийн их баярлж ирсэн. Би нэгдүгээр ангиасаа нэгдүгээр сургуульд анх бол орсон юм байна. Тэгээд тухайн үед одоо миний хөгшөө ээж эднэр бол намайг хятгадаг байсан. Чи одоо ер нь бол аав ээжийнхээ мэрэгчлийг л өргөжлүүлэх хүн, түүгээрээ л хоолоо олж идэх хүн гэл хөгшөө ээж маань их ятгах гэдэг юм уу одоо ер нь бол дарамтлчаасаа тухайн үед бол би хөгшөө ээжээс айдагч гэж ихтэйхэн. Тэгээд 3 дугаар ангиасаа би нэгдүгээр хөгжим бүжгийн дунд сургууль шилжиж суралцсан. Бас шалгалт өгнөлтөөр чинь одоо юуны сонсголын шалгалт, ритмийн шалгалт явахдаа одоо нэг авиасаа шалгуулаад тухайн үед бол тухайн үеийн зөвлөлт холбоот улсын одоо мэрэгчлэтнүүд бол ажилтдаг байсан. Тэгээ энэ хүмүүс намайг шалгаад хөгжим бүжигтэй наавд л хэлсэн байлээ л да. Наад хүүгээр нь хөгжим бүжгийн сургуульд оруулвал зөв юм байна гэж. Тэгээ би 3 дугаар ангиасаа хөгжим бүжгийн сургуульд орж суралцаад 10 төгсөөд тэгээд би эргэж 1-р сургуультай 10 дугаар ангитай өөрөө нэг үйлдэлсэн хүн байхгүй. Тэгэж 10 дугаар ангитай 1-р сургуульд орж төгсөөд тэгээ сэтгүүлчийн мэргэжил эзэлсэн. Бид чинь төгсөөд уг нь бол 10 төгсөөд бид нар чинь өндөр конкурс өгдөг. Конкурс өгөө тэр багалаар нь ингэж агсааж агаад хэлийн цаатахч байт юм уу тэгэл ямар хуваар өнтергээд тэгээ би баал бас гайгүй их дээгүүр ягаад чинь яг баалныхаа юугаар гарч нөгөө хуваараа сугалж авдаг. Тэгсэн чи араас нь хуваарийг чи орсоор бичсэн. Аль нь яг юу ямар хуваарийн тэр үе чи мэддгүү. Тэгээд би бол зүгээр төгсөөл би өөрөө зорилго бол ерөөсөө кино найруулагч юм уу те кино найруулагч болно гэж их боддог байсан байхгүй. Киноны хүн болъё гэл. Яг тэгвэл миний аав кинотой их ойр одоо киноны хөгжим их зохиодог байсан. Тэгээд зарим нэг ойрхон ингээд нөгөө кино зураг авалт нөтөрт нь би дагаж явдаг байсан байхгүй. Тэгэл их ямар гоё юм бэ гээл тэгээд. Тэгэл аавч надад ягаал киноны хүн бол гээл. Тэгээ нэг 10 төгсөөд нэг яг киноны яг тэр конкурсоо өгчөөд кино найруулагчийн хуваараа авчаад орж ирээд нэг аав маань их баярлж илээ тэгээд. Тэгэхэд би бол аавгаа тэгж их баярлж байгааг л юм тэгэд л харсан та. Тэгэл намааг л нөгөө хамгийн бага нь энэ нөхрийг л нэг хөлийн дөрөв төрөгчдэл гэж өөрхий их дотроо санаан зовж явсан шүү. Тэгээд хуваараа барилгын аав би Москвад киноны сургуульд явуулаа гэсэн. Аймаар баярлсан. Тэгэл өөрхий надтай хамт шууд гараад л битээ чинь тэр циркийн тийшээ алхаад над чинь кино ингэдгийн тэгдгийн киноны юу натур дарны ийм гоё байд ингээл баахан тэр ороожингаа битээр хамтаа гэж явж нэгжээс. Тэгээд харамсалтай нь Москва очиод киноныг болж чадаагүй. Атсан чинь үгүй энэ монголчууд яагаад дөнгөж 10 төгссөн хүмүүсийг наашаа явуулаад байгаа юм болоо. Тэг үнэхээр ч мадлуулсан л да. Үнэхээр чи арим хаагаагүй те ажил хийж үзээгүй те яаж кино хийх гээд байгаа. Чи за шоронд орсон уу гэдгийг яриха болий те. Үгүй чи шоронгийн хөрөлийн тухай киног чи яаж хийгийг одоо яв буц ажиллаа хий аримаа хаач тэгээ өөрөө төрөх чинь чамайг шалгалтгүй аавыг гэл. Жаахан гойсаа хөө бид нарт ганц л бололцоо байдгийн ингээл 10 төгсөөд нэг конкурс актер том конкурс өгөөл ингээл эрдийн ерөөс өөр болцоо байхгүй. Тэгээ одоо манай энэ телевизийн сэтгүүлч золжоор л тэгээ битэрч яг хамт бүр яг хоёулаа кинонд очиод тэгээ хамт Москвагаас наашаа ирэх үе сэтгүүлийн явж тэгээ Ирхүүгийн их сургуулийн сэтгүүл хоёулаа төгссөн. $40,000. Одоо нэг $40,000 гэхэлэр араас нь хулгайн гэдэг үг дагчаад байх шиг байгаа. Энэ чинь бид нэр $40,000 гэхэлэр хулгаанууд байгаагүй шүү дээ. Ер нь бол Батүлийг л анх гарч ирэхэд нөгөө эсрэг намынхын хулгаан гэсээр байгаад ер нь $40,000 хулгаан гэдэг ийм хиллэг бод бий болчиход байгаа шиг байна. Яг одоо эхлэлгүүрийн урт талын байр тэрээр бид миний яг одоо өссөн газар
Тэгээ их гоё байт юм. Одоо тэр хаваараа явахад одоо мэдээж танигдахгүй өөр болсон л доо. Янз бүрийн байшин баригдаад ерөөсөө танигдахааргүй болсон байлээ. Тэгээд тэр бол миний бага нас миний хамгийн гоё үе. Тэнд чинь л бид нар одоо өстой хамт тоглож тэгэл одоо хамт хөгжмөө сонсож тэгээд өстой дэвэн дэлхий имийгэрж тэгж өссөн газар маань бол яг 40 мянга тийм байна. 40 мянгатын уугуул гэж хэлж болох юм да. Тэгээ олон одоо нэр хүндтэй хүмүүсүүд бол тэнцэнээс төрсөн. Тэгээ тэр манай тэр байранд бол тухайн үеийн ч гэсэн бас мундаг том скетнүүд энэ төр бол байдаг байсан. Тэгээ тийм байдалд л өссөн юм дээ. Түүний бага нас энд өнгөрчээ. 40 мянгатын унган хүү би дууга дуулах цаг болжээ гэдгийн адилаар аавын бид хүнтэй танилцаж, ахтны бид газар үзэж, хар оронд эрдэм номын дуу сонсож ирээд удаж төдөлгүй хамтлагаа байгуулжээ. Тийм аа цогцоо хамтаар чинь 10 жилд параллел ангид төгссөн. Тэгээд л тэнцэнээс чинь наашааны бүгдээрээ эрхүүдээр сэтгүүлд хамт сурч төгссөн баг. Тэгээд л битээр чинь их юу яана тухайн үеийн одоо үдшилэг юугаас гадна уран сайх юуны урлагийн үзлэг гэж болдог байсан сургуулиудын одоо Монголч гэсэн алтан байгууллагуудын сургуулиудын хооронд урлагийн үзлэг гэж болдог байлаа шүү дээ. Тэрэнд битээр хоёулаа их орж дуулна. Тэгээд нэг өрөөнд ч амьдэрдэг байсан гэлгүй. Тэгээд янз бүрийн хоёулаа ер нь хичээл баг хийдэг, их л гитар тоглодог хоёр байсан. Тэгээд 3 4 дугаар курс юм төгсгийн алдад цогоо одоо нэг ийм дуунууд одоо яг л цаг үеийн бол яг боллоод байна нэ тэргээл нэг одоо яг манай 1-р концертанд орсон дуунууд л да. Тэрнээс нэг ганц хоёр нөө шин сүүлд нь 90 хоноо битээр радиод хамт ажиллаж байхад бол тэр босод дуунуудаа цогоо зохиосон байна. Тэгээд цогоо бол их цаг үеэсээ бол их төрүүлж харж явж л тэгжсэн хүн байгуудаа эргээд бодоход бол тэгээд одоо энэ дуунуудыг л одоо битээр шин радио төгсч ирчээд радиод нэг 6-7 жил ажилласан байсан юм байна. Тэгэл яг 90-ад онд чинь энэ дуунуудыг л одоо л яг цаг юунд тохироод байна. Бушуухан олонт л хүрэхгүй бол ерөөсөө болохгүй юм байна гэдэг санаатай байл. Тэгээд тэр үед бол хамтлаг гараад бүтээл уран бүтээл хийгээд олон нийтэд тавина гэдэг бол асар том шалгуур уран сайхны зөвлөлөөр ингэж хасагдсан нэмэгдэн тийм байдаг байсан юм чинь. Тэгээд их л хэцүү юу даалгавар байна да. Тэгээд ямар ч байсан хөгжмөд ингэж шийдээ гэдэг. Яг санааг нь би гаргасан л та одоо чигээр хүн цуглуулад хөгжим одоо хамтлаг одоо тэр үеийн хамтлагууд ямар байдаг байсан тэр байдлаар гаргаж чадахгүй юм чинь. Соёл эрдэнэхэнтэйгээ ярьж хагаад хөгжмөө ингээ биччихээ. Тэгээ хөгжмөн дээрээ дуулаа явжээ. Тэгээ тэр үед би радиод ажиллахынхаа зэрэгцээ хөгжмөн зохиолчдын эвлийн оронд бас тэр аппаратур техникийг хариуцдаг байсан. Тэгээ тэр нь Аз болоход бас нэг Японоос гайгүй тухайн үедээ л ихэд гайгүй юм хөгжмөн зохиолчдын оронд бэлгээр ирсэн. Тэгээ тэрэн дээр нь бол би анхныхаа концертыг би өөрөө бичлэг юм хийсэн байхгүй. Тэгжэл одоо хонх гэдэг хамтлаг бий болсон л та. Тэгэл чинь их бит хоёр мундаг сүрхий хоолойтой сүрхий дуулдаг. За тийш ер нь амжилтанд хүрнэ гэдэг бол яг нэг цаг үеэ олохтой. Тэгээд тэр сэдв цаг үе хоёр чинь нийлэхлээр асар хүчтэй гарч ирсэн юм байлээ. Тэгэл яг л 90 оны хувьсгалтай зэрэгцээл тэгж л гарчсан дээ. Хонх хамтлаг тухайн үедээ хин дуртай дуугарч зүрхэлдэггүй байсан хаалттай сэдвүүдээр нээлттэй дуу хоолойгоо өргөж олон залуусын дуу хоолой хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болж байсан билээ. Хөдлөө уртгаар намайг зовоон хэлэх үгийг мэн бодож харах нүдийг халахнаа Аз болж хонх дугарлаа ареяда нойрноос ирлээ хонхны дуу биднийг сэрээ хонхны дуу биднийг сэрээ
ирээ өглөө намайг сэрээсээ бөмбөг хонхны дуу өртөөдөө гонцгойцаа өргөн талыг уулаарай аяа бидний хоо бидний хүсбий тэргээрээ ございました。ちょっと田中先生お願いします。エンヘバヤルさん。エンヘバヤルさん。 Тийм, их баяр. За нэгдүгээрт Монгол улс олон намын системтэй болсон. Хоёрдугаарт парламентын засаглалтай болсон. Гуравдугаарт Монгол улс чөлөөт сонгуультай, чөлөөт хэвлэлтэй болсон. Альва зүйлийн цаг хугацаа тохироо бүрдэнэ гэдэг амжилтыг аяанда араасаа дагуулдаг гэдгний тод жишээ бол хонх хамтлаг юм. Миний хувьд бол яг урлагтай хэрхэн одоо ойрцсон гэдэг энэ хувь заяа л да. Би нэгдүгээрт хоёр агуу урлагийн хүний дундаас төрчихөж тэгэл жаахан байхдаа их ажил дээр нь дагаж очино. Тэгээ концертын адгсалгүй үздэг байсан. Тэгээ тэр үед жаахан байхад ягаад чин бүжгэл их үзэх айгуу дуртай. Одоо ингээл чинь надад концерт чин дундуура дуучид муучид тэгээд шүлэг тэгээд бүжиг энэ ингээл дараалуулаад л шүү дээ. Тэгэл бүжиг гаргалаа л хэвээр айгуу баярлалаа тэр бүжгийг л их амтхан үздэг байсан. Тэгээ ер нь бол тухайн үеийн одоо манай үеийн тэр алтан үеийнхний концерт тэдний ер нь амьдралтай бол их ойр өссөн би аав ээжийн буйнаар. Тэгээ урлаг гэдэг бол агуу штэ урлагийн одоо яг нэг хүмүүжлийн гэдэг юм уу хүний эн чинь хүнд таашаал өгж байгаа хамгийн одоо гоё хэлбэр штэ. Тэгээд хүн ялангуяа урлагийн хүмүүстэй хүн ойр байх дээр их гоё сайхан энерги авдаг штэ. Ямар сайхан ер нь их сайхан болчлоо. Би нэг эмнэлэгт хөвтөж яхад би нэг хоолойны махаа авах нэг хэлсэн ба. Тэгэхээр тэр манай эмчнэр ярьж ирсэн. Урлагийнхын манайхаар гэж хэлтгэлээр бид нар чи ерөөсөө дандаа л өвчтөнтэйгээ зурлаж яадаг хүмүүс чинь ингээд ийм хүмүүстэй ойртоо тэгээ ярьж байгаа юм хүмүүс сонсоод ингээд чинь бид нарт та асар их энерги, асар их ирч хүч авдаг юм а гэж тэгэж ярьж ирсэн юм. Тэгээ агуу үедээ урлаг гэж нэг бол би урлаг судлаач биш зүгээр яг хуу мэргэжлийн үүднээс нэг томьёолч хэлвэл нэг томьёо хэлэх багттай хүн болгоо ойлгоно үстэй. Өөрөөр хэлбэл дуу сонсох дургүй хүн гэж байхгүй шүү дээ. Дуу сонсоод уярдгүй хүн гэж байдгүй шүү дээ. Ялангуяа монголчууд бид дуунд дуртай монголчууд гэдэг ингэдэг шүү дээ. Сонсдог байсан хамтлагууд гэхлээр чи ялангуяа монгол хамтлаг гэхлээр чи угаасаа соёл эрдэнэ баян монгол гэж хоёр хэл хамтлаг байсан шүү дээ. Гадны хамтлагууд их сонсдог байсан. Тэр нь их ховор олдож хэцүү. Одоо нэг тухайн үед гадаадд суудаг дипломат ажил хийдэг хүмүүсүүдээр нэг ганц хоёр ганц мэн зорж ирж тийм юмнуудыг л их сонсдог байсан. Ялангуяа байрных нь тэр хавар бол одоо за Beatles л ойлгомжтой. Beatles бол ерөөс дэлхийд аваар яатсан Beatles-ийг л одоо их сонсдог байлаа. Тэгээ манай тэр орж ирсэн пиано центр гэвэл манай одоо миний бүр Харвагийн найз Лододамбын Галбадрахын эгчнэр нь их гадагшаад явдаг байсан. Тэгээ эгчнэр нь ирэхлээр их өстой манай байрныхны бүх миний үеийн хүүхдүүдийн хувьд амар гоё баяртай үйл явдал болдог байсан байхгүй. Яг л эгч нь ирэхдээ биднэрт бүгдэнд нь бэлэг авчирдаг байсан. Тэгэл баахан тоглоом авчираад шалан дээр ингэж асгаж өгвөл за та нар дуртай гав гэж. Тэгэл тэр тоглоомыг булаацалтаж байгаа бол хин гоё хамгийн гоё тоглоом бошоогон шөөрч байгаа. Тэгээ тэр бол асар гоё. Тэрний гадуур хажуугаар бас нөгөө пянз авчирдаг. Тэгээ тэр нь одоо би сандын Deep-Purple-ийн пянз тэгэл Osmonds манай тэр явахны сонсдог байсан. Тэгэл тэрийг л тойруулж сонсох юм чинь. Тэгэл Status Quo өөр юу гэдэг вэ? Beats мэдээж тийм. Тэгэл тийм юмнууд тэр хамтлагуудын тэр үе чинь тухайн үедээ тэр нэлээд одоо дээр биш 60-аад дадаад оны үе гэдэг чинь
тэгэхэд л тэр бичлэг нь ямар гоё. Тэгээ пянзаар бид нар чинь пянз тавигч бас гоё пянз тавигчтай айлдаа очиж гоё пянз тавигчтан дээр нь сонсох чинь бас нэг гоё. Тэрнээс Монгол хамтлаг гэвэл яг тухайн үед чинь соёл эрдэнэ баян Монгол. Гэтэ агуу гарч ирсэн соёл эрднийг би сандгийн соёл эрднийг үзэх гэж драмын театрын үүдэнд чинь нохоотой цагдаа нар гал командын машин ирж зогсож тэгж тэхгүй бол тэр нөгөө театрыч бараг дэлбэлчих гээд байсан юм чинь тэгж их үзэгчдийг татж аргагүй л хүмүүс үзэх харах юмар их дутмаг байсны шинж тэмдэг. Тийм болохоор аргагүй л манай соёл эрдэнэ хамтлаг бол бүх сүүлийн гарч ирсэн хамтлагуудаа үнэхээр багш нь агуу одоо том одоо ахмад багш нар юм да. Баг байхад их мөрөөддөг гэж янз бүр юм. Хөөхстэй онгоцоор нисэж үзэх юмсан өөрөө жолоод ч гэдэг. Тэгэх юмсан, ингэх юмсан гэл. Тэгээ мөрөөдөөгүй ч юм байхгүй л байх л да. Тэгээ одоо бол бас мөрөөдөл байна аа. Одоо нэг ингэж мөрөөддөг штэ би ч одоо яг өөрийн гэсэн нэг юм аппарат хэрэгсэл одоо нэг хөгжим нэг их юм шаардлагагүй юм бэлээ тэнд. Тэгээ нэг өөрийн гэсэн яг өөрөөтэй тэнцэнэ ягаад нэг бас нэг эргэж энийг сайхан хөгжим дуу хөгжим рүүгээ орж нэг бас нэг дуу муу хийх юмсан гэж боддөө шүү дээ. Тэгээд энэ одоо соёл эрдэнэ цолмон жагаа эднэртэйгээ бас эргэж нэг дахиж хамт тоглох юмсан нэг өөрсдийн гэсэн яг дуу муу хийгээд ингээд хэмсэн гэж мөрөөддөг. Тэгэхээр энэ мөрөөдлөө би биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Энэ болон санаанд бол багтаад байгаа. Тэгээ энэ л мөрөөдөл байна да. Тэгээ тэр мөрөөдлөө биелүүлчихвэл дахиад нэг мөрөөдөл цаана гарах л байх л таа гэдэг. Монгол эх орн гэдэг бол би одоо Монголд хүн болт төрсөнтэй их баярлалтай шүү дээ. Ер нь манай эх орн бол үнэхээр сайхан. Үнэхээр одоо гадаад дотоод яваад хичнээн сайхан байсан ч гэсэн эх орондоо ирээд нэг агаараа амьсгалах нэг цээж дөрөв амьсгалтад бол үнэхээр тэр бол яг Монгол хүний бас нэг эх оронч гэдэг юм уу ер нь үгийн нэг тийм нутгар хууч гэдэг юм уу тэр юун сэтгэлгээ нь байдаг болов. Тэгээд ч угаасаа манай эх орн бол үнэхээр бид нар ийм цөөхүүлэхнээ мөртлөө ийм тийм талбай одоо газартай ийм газар одоо төрсөндөө бол их баярлалтай. Үнэхээр манай эх орн бол сайхан үнэхээр одоо харин сүүлийн жилүүдэд үнэхээр байгаль маань үнэхээр хийвдэгдээд байна. Тэгэхээр хүн болгон л байгалаа хамгаалаасаа ялангуяа ус тийм ээ усын чинь хүн чандан эрдэнэ нь ус шиг хэрэгтэй юм байхгүй. Одоо их дээр үед би санд юм а телевизээр одоо гадаад дотоод яваад юм үзээд ирсэн хүнд манайх өнөөдөртөө ингээд усны гачаалгүй болохоор усыг ойлгохгүй өстэй амар хэрэг чинь тэрнээс цэвэр усгүй орнууд яаж зовж байгааг мэтэргээл ярихад минь бодож исэн байхгүй. Өөх бас тийм байт юм байж гэх. Тэгэл энэ манад бол ус чинь зөндөөл ингээд байгаад энэ бас ингээд алга болдгийм байж гэсэн. Үнэхээр одоо яг л тийм болж шүү дээ. Хичнээн гол орхинууд ширэгж гин тийм ээ алга болж гин. Тэгээ сүүлийн жилүүд их хуурай болж юм. Намайг би сандгийн жаахан байхад бол бороо хуур ихтэй байсан гол мол одоо 7 хоногор бүтэн 7 хоногор бороо ороод цусан дээр чинь бид нар чинь зутраад баг тийм интернет байсан. Тэгээ тэрнийхээ хэрээр өвс ногоонч гоё ургадаг байсан. Одоо бас тийм юмгүй болчих. Энэ бол бас л хүнтэй л холбоотой гэж боддtiin байна. Хизээний хэл гэсэн үгээ шулуухан хэлж орхидог зан нь одоо хэрэн түүнийг шимж байлаа. Адилхан амьдралын төлөө урагш тэмүүлж яваагаа санаад алхам нэгнийгээ хийдүүлэхгүй, хохироолгүй, амар тайван амьдрахыг амьдраасаа ч гэж хүсэж явдгаа хуваалцсан. Мэдээж бусад орны хүмүүст бол бас Монгол гэхлээр их гоё хүлээж авдаг л да, хүндэтгэлтэйгээр. Яагаад гэвэл бид асар түүхтэй улс тийм ээ. Тэр түүх маань олон бусад орнуудад их танигдсан байдаг болохоор Монгол гэхлээр их юутай хүлээж авдаг. Ганцхан бид нар өөрсдөө яг тэр бахархалтай хүртлээр тийм байж чадахгүй шүү дээ. Ялангуяа бид нөр өөрсдөө гадаадд очиод өөрсдийнхээ нэрийг л хутаагаад шүү дээ. Дандаа болж бүтэхгүй юм монголчуудаас гараад шүү дээ.
булгай гэл тийм ээ. Гадаадд очихлаарэ би бинийгээ томдог. Бидний нэг бас нэг цуснд нэг тийм нэгдэж ажиллаж амьдрах тийм юм байхгүй юм шүү. Амиа бодсон. Их л тийм амиа бодсон хүмүүс санагдав. Тэр нь жирийн байдлаар л илэрдэг л дээ. Энэ бол хаач явж ирсэн юм жоохон. Нэг гоё жишээ ярих уу би. Манай нэг танил буян дэлгэр гэдэг нэг тааралдаа гэдэг нэг жаахан юм яасан чи манай яг битээр ярианы сэдв явж байгаа л яг энэ Монгол сайнта муутаага яриад байсан чи манай бас хэцүү шүү бид нар чинь үнэхээр би өөрөө монголтой гэж хэлэхгүй тийм л дээ би ч гэсэн монгол тэгээд нэг жишээ ярих гэдэг манай ярьсан одоо социализмын үеч биш юм а дараахан юм байна яг нөгөө машин тэрэг аваад тэр машинда номер авахын тулд авто дээр хөтлөө очирладаг байсан дүү юм байна л да тэр өглөөнөөс ахуулаад очирч бүү юм бол тэгэл өглөөнөөс ахуулаад баах хүмүүс очирсан гинэ очирлаад тэгэл алстаа тэр нь явсаар байгаа л яг өдрийн цайн болоод цайны цаг нь болоод манерийн баг л урдуур ингээл нөгөө очсон таслагдал тэгэл цайны цаг болоод нөгөөтөл нь яваадаггүй тэгээ нөгөөдөл чинь тараад явах гэхээр бас очроо алчих гэдэг. Тэгэнгүүт чинь л тэнцэнэ очроо яг барьж үлдээл хоёрыг хууш уранд явуулаад мөнгө цаасаа нийлүүлээл тэгэл цайны цагаар нөгөөдөл чинь тэнцэнэ бас хөрхөн хуушураа идэл инээдэнтэй юм хум яриад их л гоё найзууд болохгүй. Тэгээ цайны цаг дуусаад ирээд нөгөө хүн ягаад цонхоо нээгээл ингээл юм өгсөн чинь энэ чинь та энд байгаагүй хүн байж тээ одоо бараг л захиалгын юугаар орсон хүн байна нэ тэрэ болоод явцсан гинэ. Тэгээ нөгөө чинь өглөөнөөс хойш очирсан юм чи уурлаад юу яриад байгаа юм чи би өчнөл бид тэр бүгдээрээ зогсоод ингээд та цайны цаг хүртэл чи яагаад магаас жаахан уурандаа хийгжүүлсэн чинь бүр гэдэн хөдлөөл тэгэл нөгөө хэрүүл мангаан болсон чинь нөгөө нэг сайхан цайны цагаараа хуушураа хуваагаад идээд найз болж исэн нөхдүүд төр араас за дараагийнхын аваач тэгээд ерөөсөө манерыг шууд паслах гэж ингээд тэгтэр үгүй ёо тийм сайхан найз болчоод яасан муугаа өглөөнөөс хойш хамт зогсчоод ийм л хүмүүстэй бид нар ч ингээд гэсэн чинь нэрээ яста уурч хөрөх шиг инээ төрөх шиг байгаа чи ийм жишээ байгаа байхгүй тэгэхээр нэг биднэрт нэг тийм юу дутагтаад байгаа юм. Яг л энийг бас ингэж тайлбарладаг л да. Монголчууд ч угаасаа л нүүдэлчин хүмүүс нэг нүүдэлчин юу цуснд нь байгаад идэг гэнэд нь тэгээд нэг хамтаар төвлөрч хамтарч амьдрын гэсэн тийм юу байхгүй ерөөсөө нэг тийм л тэр нэг тийм амиа бодсон талын юм л одоогоор нэг тийм болчих гал байгаа байхгүй ерөөсөө. Тэгээ энэ юм бол хаач ажиглагдсан юм аа та бүгд ч гэсэн одоо телевиз үзэж байгаа хүмүүс ч гэсэн танаас бас ийм тохиолддог л байсан баг. Ер нь жоохон нэг найрсаг байгаас хүмүүс жоохон ийдэг байгаас тийм ийдэг зан чанар л их бидэнд их дутаад байна уу те. Тэгээд ер нь ярьдаг ш та монголчууд ингэдэг ш та тэрчтэй нэг худлаа инээ гэдгээл те. Тэгтээ нэг одоо Америкчуудын тэр нэг инээмсгэлдэг те нэг яадаг ш та нэг танихгүй хүн ч байсан зүрхтэй инээмсгэлийг мэдлдэг те. Энэ чинь ерөөсөө муу юу биш ш та. Хялааж муухан харж өнгөрч ирснээс тэр чи их гоё байт юм билээ ш түн чинь. Тэгээ би нэг 2 жил Америкт амьдэрсэн юм аа. Тэгэл одоо нэг машин бариад өглөө гараад явах чи эсвэл өөн кайф штэ. Юу сайх хүмүүстэй мэдлээ гар хөлөө далаа хизээний танилууч штэ. Тэгэл явж байгаа. Тэр чи өстө гоё юм билээ штэ. Тэгэхгүй за бүх хүнтэй годамжаар яваад мэдлээд бай гэсэн үг биш штэ. Тэр чи нэг онцгой тохиолдолд нэг хоёр ганц подиэсэнд тэр ингээд нэг хүн зүрх заавал мэдлэлтэй шүү дээ таних хүн хамаагүй те. Тэгээ нэг биднэрт нэг тэр их дутагдах юм. Яадаг юм бол бид нар чинь бас жоохон ичимхий бүрэг тал руугаа ч гэдэг юм уу тийм хүмүүсэлтэй өгнө гэлгээд нэг баярлалаа сайн байна уу уучлаарай гэдэг 3 үгийг хэлэх их дургүй гэдэг юм. Яадаг юм бол одоо ялангуяа үйлчлэгээний хүмүүс бол хүмүүстэй их харьцаж чинь те. Ороо сайн байна уу гэж мэдлэхлэр эн чи юу гэлээ хаана харлаа гэсэн байдлаар хараад байгаа. Уг нь тэр үйлчлэгээний хүн чинь эхлээд мэдлэхтэй хүнтэй мэдлэх бол ер нь их гоё шүү дээ хүн. Тэгэл
тэрнээс чинь ахвал гоё найш шиг яриа цаашаа үргэлжлэл явдаг те. Тэгээд өөрөө буруу юм хийснээр уучлаарай хэлчихэд бол ер нь тэгэхгүй нэг доошоо орчих гээд байгаа юм шиг санагдаад байдаг юм уу те нэг хэлсэн. Тэрэнд их дургүй шүү дээ манайхан баярлалаа уучлаарай хэлэхдээ. Энийг юуг нь харамлдаг юм бэ өстө байг хэлжээ л та тийм тэрнээс чинь гоё юусны энэ ийм зан чанар биднэрт их дутагддаг. Энэ бол одоо нэр өглөө гараад одоо бид нэр ингээд машин бариад явж ин яг л тийм юм хэлхээсээ ичээд байгаа мөртлөө ичгүүгээр тэр ингээд нэг урд дайрч орж ир тэрнээсээ үл ичихгүй шүү дээ. Тэгээ бололтой нэг бибинтэйг нэг айтайхан хизээч ингээд надад бас яг энэ хүнийг шиг юм тохиолдсон шүү дээ. Би ингээд хажуунаас орох гал нэг гуугаа алга замд байж өгөхгүй. Би бас энэний оронд бас ингээд зогсон шүү дээ. Яг тэрийг бас бодож ял дээ. Ялангуяа машин бариа явахад бол их тийм бохиндмаар юмнууд их тохиолддог. Урд ингээд явдгийн тэгэл явж ихгүй. Тэгээ хажууг нь гарах гэхлээр зүгээр уралдчих. Тэр яагаад ард явж байгаа машин өртөлдөгдөн ш. За энийг нэнд ороод дохоогоо өгөхлөөр зүгээр оруулахгүй чамааг л оруулахгүй шүү гэж хайж гарч ин шахаад байраад ирсэн. Чинь ерөөсө хугацааны юу нэ тэр юм алдчих гээд байгаа юм биш. Нэг хугацаа хождогчгүй юм биш. Нэг машины цаанаа. Тэгээ ялангуяа нэг хоёр талаас ингээ бүглэгдсэн үдэл тэр соёлтой орнууд чинь бол нэг гэдгээрээ одоо нэг машин интеллээс нэг машин интеллээс гэдэг тэр зохицуулдаггүй газар бол тэгээд явчихд юм байлээ. Ямар ч асуудал байхгүй санагддгийг. Тэгээ энэ дээрээ жоохон энэ их ярихад нэг жоохон юм шиг мөртлөө бол энэ бол том бидний хоорондын харьцааны том чанар шүү дээ. Ийм зан чанар биднэрт дутаад байна. Тэгж яхасаа бити ичжбайгаараа гар даллахаасаа бивэнтэйгээ мэдлэхээсээ. Тэгээ за энэ хөрийг нэг оруулчихтаагаа зогсоод оруулчихлаар бас урамгүйлтэй заримдаа. Энэ надаас айчлаа гэсэн байдалтай ингээд тэгэхээр бас ч гонсод ёо ийм биш байха болио л доо бүгдээрээ хэдхэн монголчууд гэж боддгийн. Нэрэл бид цөөхөлтний юм ухаан нэгэн рүүгээ ширүүн даруй харч шилж явахын оронд сайхан инээмсэглэл бэлдээд зөрөхөд юу нь буруудах вэ? За ингээд цаг зав гаргаж манай энэ нэвтрүүлгийг үзэж байгаад баярлалаа. Тэгээ та бүхэндээ одоо хүнд тус болж хүний төлөө амьдарч тэг хүнийг баярлуулж сайхан хүнд гоё энерги өгөөд тэрнээсээ өөрөө таашаал авч сайхан тэгж амьдарцгаагаараа гэж хэлмээр байна. Тэгээ үнэхээр хүнд хэрэг болоод хүнд гавьяа агуулгын их том юм бишээ. Энэ бол зүгээр хүн л болсон хон гараал өглөө гараал дандаа л хүнтэй л харьцаж байгаа нь зөвхөн хүнд зүгээр нэг инээмсэглэл бэлгэлээл яв. Тэгээ эн чинь л их сайхан хэрэг биднэрт ер нь тийм юм дутагтаад байна уу гэж би боддгийн. Бид нар өөрсдөөсөө л эхлэмээр байна. Бивэнтэйгээ их сайхан харьцаатай байж тэгвэл бидний энэ хамтын амьдрал хамтын бүтээл юм чинь дээшилж манай улс ор маань сайхан хөгжих болов уу гэж боддгийн. Ингээд та бүхэнд эрүүл энх тэгээд тайван сайхан жаргалтай амьдралыг хүсье өрөөё. Монгол улс жинхэнэ ардчилсан улс болно. Уртгар намайг зовоо хэлэх үгийг мань бодулж харахнуудыг халхалнаа аз болж хонх дугарлаа арай ядаа нарнос хилээ
бичээрээ бэрсэн долготыг хэсгэн бэлгэлийн хонхон ившгэрээ нормог бүхнийг сэрээ өвдөө намайг сэрээсэн өнгөлөг хонхны тоо өртөөлөнхөн цурацаа өргөн талыг дуулаарай аяа